За сайн байцгаана уу. Ингээд Монтенегро гэдэг улсад ирсэн байна. Тэгээд одоо би нийслэл хотын төв Подригица гэдэг хотод нь байгаа юм. Тэгээ хотын төвөөс бол нэг 3 км-ийн зайтай байгаа юм би. Тэгээд нэг энэ хаваар ингээд алхаа явсан чинь нэг юм шарга мөртөж байгаа юм шиг, эсвэл нэг жигжид мигжид тийм ээ. Ийм цусланд байгаа юм шиг, санзаа манзаач яваад байгаа юм шиг. За нэг иймэрхүү мэдрэмжтэй ерөнхийдөө эхэлж байна. Гэхдээ энэ улсын хувьд нэг миний ажигласан зүйл нь хараа. Энэ тэнгэр нь ийм айгүй гоё цэлмэг юм байна. Дээр нь нар нь их гоё тусдаг юм байна. Ийм одоо яг Монгол шиг. Тэгээ ер нь бол Европын улсуудад ингэж одоо тусдаг ийм гоё нартай тэнгэртэй бол улс тун ховор байдаг. За тэгээд гоё энд ингээд нэг гоё Монгол гэрээ бариад ер нь нэг байх юмсан гэсэн бас нэг ийм бодол төрж шүү. Hello. Good afternoon. За ингээд эхний үнэтэй ингээд харьцаж үзлээ. Энд нэг түүц байна. Гоё юу вэ шүү дээ. Найрсаг ямарчсан гоё мэдчил чинь. Тэгээд энд нэг гоё ингээд гэрээ бариад баймар надад санагдаж байна. Тэгээд даач одоо энэ чи гэр байхгүй. Тэгээд та бүхэн гоё Монголдо байгаа бол тийм ээ. За одоо ингээд сайхан хөдөө гоё Малтай айл дээр очиод гэрт гоё ийм байгаль дэлхийтэй агаарт бай гэвэл гэр бүх аппликейшнээ татаж аваад за тэгээ та бүхэн байна гоё хөдөө малчин айлтай холбогдоод очиод гэрт нь байж болно. За мөн та өөрөө хэрвээ хөдөө ямар нэгэн гоё Малтай гэртээ бол өөрийнхөө гэрийг бүтгүүлээд ингээд тогтмол орлоготой байх боломжтой. За ингээд гэдэг одоо сайхан үгээр ингээд энэхүү улсын бичлэгийг эхлүүлье. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-оос. За энэ автобусны буудлын хаашаа байд юм бэ нэ? Hello. Where is a bus station to city center? Bus station. This way? Yes. Bus station, bus stop. To city center. Thank you, good luck. За энэ хөрхэн айцсан төгтөд байна. Автобусны буудал тийшээ байгаа юм шиг байна. Тэгээд хотын төв рүүгээ ороод би яг нэг 3 км-ийн зайтай байгаа. За энэ автобус маань ирж явах шиг байна. Тэгээд шууд нөгөө жолоочт нь бэлэн евро өгчтгийн гэсэн. За тэгээ ямар ч автобусандаа суугаад тий. Окей. За тэгээд энэ Подгорица хотод үзэх юмны жагсаалт гээд тэгэхээр одоо ийм нэг гүүр байгаа. Миллениум гүүр гэж байгаа ийм татлагтай гүүр. За тэгээд ийм сайхан гүүр байна. За тэгээ манайхан энд нэг ийм асуудал байгаа маа. Энэ улс маань ингээд нөгөө 620 мянган хүн амтай байхгүй юу? Нийт хүн ам нь. Тэгээд энэ хотод нь болохоор ингээд 180 мянган хүн амьдардаг ийм ерөнхийдөө жижигхэн хот. Тэгээд яг би нөгөө бусад одоо нөгөө молоогруудыг үзсэн нөгөө хамгийн өөхөртэй хот мот гэсэн дандаа тийм гарчиг өгцөн энэ төр байсан байхгүй юу? Надад бол зүгээр тийм өөхөртэй гэхээс илүү зүгээр энэ гоё юм юу вэ штэ гоё ногоон хот байгаа байхгүй юу? Энд чинь ийм учиртай болсон байгаа. Серб гэдэг улс байна штэ. Тэр Серб улсын нэг муж байсан байхгүй юу? Энэ Монтенегро гэдэг хот. Тэгэнгүүтээ 2006 онд дөнгөж тусгаар тогтноод одоо нэг 20 гаруй жил болж байгаа гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө ингээд яг энэ нөгөө муж хөдөө орон нутгийн шахуу байсан газар гэсэн үг. Тийм болохоор бол ингээд яг энэ ногоон чиглэлээр ингээд илүү сайхан хотоо ингээд хөгжүүлсэн юм билээ л дээ. Тэгээ яг ийм аядуу тайван ийм хот байна. 180 мянган хүн амьдардаг. Тэгээд энэ нөгөө нарны тусгал дээр нь тэнгэр нь их гоё болохоор юу яадаг юм бэлээ. Гол мөнгө олдог юм бол жуулчин. Ерөөсөө жилдээ яг зуны үйлрэлд 3 сая гаруй жуулчин ирнэ. Одоо нөгөө Европын ойрох Балканы улсууд нь энд гоё будаа гэдээ бас тэнгисийн иргэдээр очиод хэвтчихэж болдог. За ийм тэгээ 620 мянган үнэ 3 сая жуулчинтай ингээл ерөнхийдөө өөрсдөө ингээд эдийн засгаа болгоо явчихж байгаа. Одоо хүн амаасаа 5 дахин илүү жуулчин ирээд тэгтээ яг энэ хотод биш тэр Бодвагийн тэнгисийн иргэлийн ерөнхийдөө ирж амардаг. За ийм учиртай юм байгаа шүү. Тэгэхээр нэх одоо үзий харъя гэд байх юм бол яг энэ хот мотод байхгүй.
ганцхан гоё зүйл бол ийм гоё ногоон байгууламж ямар гоё сайтай, ямар ч гоё нар тусдаг тийм ээ. Ийм гоё бас мэдрэмж төрж байна. Тэгээд Монтенегро улс маань бол энэ Османы эзэнт гүрний нөлөөнд байсан 400 жилийн турш. Тэгээд тэр одоо дундад зүүн үед барьсан ийм бас гүүр тэгээ ийшээгээ хуучин хот гээд жоохон тийм хуучны дүр төрхтэй ингээд хот байгаа. Тэгээд одоо би энд нэг өөр төрж байгаа мэдрэмжээ нэг яаж их ойлгомжтой хэлэх үү гэж бодоод байна л да. Одоо энэ ингээд миний 104 дахь улс болж байгаа байхгүй юу, Монтенегро. Тэгээд нэг ийм юмны ялгааг би бүр аягүй сайн мэдэрдэг болчиход байна. Ингээд байгаль харахад бол ингээд ногоон байж болно. Гоё өнгөтэй, үзмжтэй тий. Тэгтээ нэг тийм байгалийн нэг гоё гүн үнэр байдаг штэ тий. Тийм юм их цөөхөн юм билээ л дээ. Энэ ер нь дэлхийн улсуудад. Тэгээ энд бол яалчгүй юм гоё тийм гоё байгалийн үнэр, гоё юм хөх тэнгэр, гоё юм нар байгаа нь энэ өөрөө аягүй гоё юм. Нэг тийм булган ар хангаан стилний нэг тийм гоё өндөр атмосфер бол мөн байна л да. Тэгээд ямар ч хэлсэн бүгдээр бол те одоо нэг сайхан нийслэл хот мотоо бол яг сайхан шилтөл болсон өндөр байшин барилгатай зүү ад чиглэлээр нь гоё хөгжүүлээд тэгээд бас нэг аймагуудаа энэ яг ингээд нэг гоё хотын статустай болгоод нэг яг ийм байгалаар нь одоо Швейцарын тэр чинь бол ерөөсөө тийм юм билээ шүү дээ. Яг энэ байгаль дээр л зүгээр зөгцсөн хот бий болгоцсон. За гих мэтчлийн ингээд ийм гоё сонголттой тийм ээ. Гоё модерн орчин үеийн нийслэл хоттой амьдрах дуртай амьдэрдэг. Яг иймэрхүү одоо хотод амьдрах дуртай ингээд амьдэрдэг. Ийм сонголтуудыг бол бий болгох манад ийм бүрэн гоё ийм юунууд байна. Өгөгдлөө сонголтууд. Хөрөнгө оруулалтаар үнцнийг бүтээн. Тэнгэр Капитал үнэт цаасны компани. За ингээд энэ нийслэл хотынхоо төв талбай буюу тусгаар тогтнолын талбай гэж нэрлэдэг юм байна. Тэгээд эн чинь ингээд нөгөө машин жашин хүүхдүүдэд ингээд түрээслээд унуулдаг те. За яг иймэрхүү юмнууд байна. Ингээд яхаар нэг юу ч юм шиг ингээд нэг явхаар нэг 2000 оны их үеийн манай яг нэг юм Улаанбаатар хот ч юм шиг нэг тийм атмосфер мэдгэж чинь. Эсвэл манай нэг дархан Эрдэнэт шиг ч юм уу те ингээд Эрдэнэт чинь нэг иймэрхүү штэ юм ногоо могооноор. Тэгээд нэг ийм ер нь нийтлэхээр ийм юм билээ. Ингээл байшин байлгүй. Тэгээд ийм байх ч бас ер нь зүгээр гоё юм байна. Нөгөө талдаа бол ингээл нөгөө сөүл мөвөл бэжин шиг ингээл хай өндөр барилгуудтай тэгээд шилтэл болсон. Бас тийм нийслэл байх ч ер нь тэгэл аль нь гоё юм байна дөө. Энд бол тэгэл яг одоо 180 мянган нийслэл хот. Тэгээд энэ хоттой бол ингээ сайхан ийм нэг ил хөл те. Ингээд нэг бас сайхан амьдарчиж болдог. За бас ийм юм байна. Тэгээд ер нь энэ Балканы улсууд маань бол бүгд нөгөө Югославийн бүрэлдэхүүн улс байсан. Одоо миний яваад байгаа. Тэгэхээр бол нэг тийм өөр соёл, өөр хоол унд тийм ээ. Өөр бол ер нь яг тийм хоорондоо эрс шалгаатай юм бол ер нь бол байхгүй юм байна нөө. Одоо ингээд юунаас доошлоод явхад бол Болгараас, Румыниос гэл ингээд наашгаа явхад. За нэг тиймэрхүү зүйл ажиглагдлаа. За сайн байцгаана уу. Ингээд Балканы хойгийн улсуудын нэг болох Албан улсад ирсэн байна. За тэгээд хостелээс гараад алхаж байна. Тэгээд hello. Is it milk? Milk. Yes, thank you. За тэгээд ийм байна. Ерөнхийдөө бол ингээд энэ өчигдөр би ирээд ажиглалаа. Энэ манай Албан хүмүүс бол их тажгүй найрсаг хүмүүс байдаг юм байна. Бусад одоо Балканы орнуудаа хүмүүсийг бодох юм бол илүү нэг тийм илдэг. Одоо өчигдөр би ингээд ирээд гадуур хоол идлээ, дэлгүүр хоршоо орлоо. Тэгээд бол надад ажиглагдсан зүйл нь бол тэр байлаа. За тэгээд ингээд манай хостелээрээс их ойрхон одоо тэрүүхэн тэр цаана байгаа. Тэгээд хостелээс ямар ч сан гараад алхаад явж байна. За тэгээд бүгдээрээ сайхан Албан улстайгаа танилцъя. Албан улс маань бол 2 сая 700 мянган хүн амтай. За тэгээд яг одоо миний байгаа энэ Тирана гэдэг хотод бол ерөөсөө 600 гаруй мянган хүн амьдардаг. Тэгтээ бол нэг юу вэ шүү? Нэг тийм гоё амар амьд хот байна нэг юм уу? Божигсаж гэдэг юм уу? Ингээд нэг тийм өчигдөр бас би оройн нисэх буудлаас ирэхэд төвжрэл энэ төр бас айгүй их байдаг юм билээ. Тэгээ одоо бас хараа энд ингээд ерөнхийдөө бас нэлээд төвжирсэн байгаа даа шүү дээ. Тэгээ нэг ерөнхийдөө бол их гоё тийм амьд тийм
Буужгинсан хот бол бас Тирана юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч байна. За тэгээд энэхүү Монгол бороо алхан алхасаар төв талбай руу н орж ирлээ. Тэгээд энэ ер нь ингээд энэ нэг Албан улсад ингээд явхаар нэг тийм Монгол дуугаа юм шиг мэдрэмж төрөдөх. Энэ тэнгэр нь одоо ийм гоё цэнхэр нарны тусгал энэ чинь ийм гоё болохоор тгий санагдаад байгаа юм болов. Одоо энэ бол ингээд опера гэж байгаа. Энэ опера чинь дөөр мөр гэсэн үг үү те. Ер нь нэг ийм дүүрийн театр матрын чинь болов. Монгол бол ингээд нэг талбайхаа яг хажууд нэг ийм соёлын төв байж идэг штэ те. Тэгээд тийшээгээ ингээд ийм төрийн ордон байж идэг. За тэрэн шиг ийм төв талбай бол ороод ирэхэд надад их гоё таалагдчихээн. Тэгээд ийм тойроод ийм гоё бас ийм хотынхаа өнгө үзмжийг нэмж сайжруулахаар ийм бас гоё барилгуудтай юм байна шүү дээ. Тэгээд энэ арай дуусаагүй байна. Тэгээ манайхан яг юу ер нь ингээд яриад байдаг ийм өндөр байшин барилга энэ төр бол хөгжил биш мэш гээд. Гэхдээ яг бодиттой нь юу вэ гэвэл ийм шилэн орчин үеийн модерн одоо байшин барилга энэ төр бол энэ улсад байна гэдэг нь жишээ нь Монголд бас байна гэдэг нь юу илэрхийлдэг вэ гэхлээр ингээд үндэсний бас ийм том группүүдтэй эсвэл одоо гадны хөрөнгө оруулалт итгэж орж ирж үйл ажиллагаа явуулдаг те одоо гадны банкч үү юм уу гадны одоо олон улсын зочид буудлын төр байдаг. За иймэрхүү бас улсууд хөрөнгө оруулалттай эдийн засаг нь бас тийм ч муугүй улсууд гэсэн бол үг бол бас давхар илэрхийлдэг юм аа. Альва хот руу орж ирэхэд үндэснийхөө пив, вайн, коньяк энтриг зардсан байна. Энд ингээд гоё талбайн зурагчин сууж байна. Тэгээ та бүхэн энэ хөшөөг бол миний нөгөө Монтенегро ороод нэг Косовогоор нэг халтан бичлэг хийхэд энэ хөшөөг харж ирсэн баг те. Тэгээд энэ Сканденберг гэдэг хүний хөшөө багхгүй юу? Одоо Османы эзэнт гүрний нөлөөнөөс гарахад одоо энэ хүн бол маш баатарлагаар тололдож үдирсэн хүн. Тэгээ ингээд төв талбай дээр байдаг. Тэгээд энэ Албан бол нөгөө юуныхаа хувьд Косовог дэмждэг тусгаар тогтнолын. За тэр асуудлаасаа болж Серб улстай жоохон зөрчилдөөнтэй. За мөн дээр нь энэ хөрш Гректэйгээ жоохон бас зөрчилдөөнтэй. За иймэрхүү бас асуудалтай улс. Тэгтээ бол одоо цагт бол харьцангуй гайгүй болсон байгаа юм билээ. Үндэсний малгай юм шиг байна л да. Яс ми. За энэс нэг авчдаг юм уу би чинь? Явсан сорноосоо. За ингээд ийм Албан үндэсний малгай юм байна. Эсхий шиг юм шиг. Энэ тэгээ Албан улсын тог нь байгаа. Okay. I will buy. Thank you. За ингээд нэг ийм малгай юм байна. Тэгээд өвөрмөц санагдахаар нь авчихлаа. Тэгээ Албан улсын тог бол ийм хоёр одоо бүргэдэх юм уу тийм ээ? Ийм юутай улаан дээр хараар. За ийм сайхан малгайтай боллоо. За тэгээд Албанд биш үү? Одоо 100,000 гаруй ийм атомын бөмбөгдөл энтрээс хамгаалсан ийм бункерүүд байт юм байна. Ийм бункерүүд. Тэгээд энэ бол яг хотын төв хавцаа байгаа яг тэр хамгаалах одоо нууц байр нь. Тэгээ одоо бол ийм инх 50 цаг болсон учраас бол ийм юу болгосон юм байна. Музей маягаар. Тэгээ би сая орох тикетээ авчихлаа. За ингээд бункерийнхаа нэг талаас ороод нөгөө талаас нь гараад ирлээ. Тэгээд Албан улс бол ийм юм шүү. Айгүй нөгөө хаалттай улс байсан. Тэгээд зүгээр юм амд амьдсан яриагаар бол айгүй нөгөө мап цаап зэвсэгтэй аюултай улс гэдэг штеп. Тэгээд тийм улс байжгаад одоо бол айгүй мундаг болцсон. Тэр нь юу вэ гэхэлэр энэ улсын ерөөсөө гол мөнгө олдог юм нь бол аялал жуулчлал болсон. Улсаа одоо маш аюулгүй. Тэгээд жуулчдад нээлттэй. Одоо ерөөсөө гол одоо энэ чинь ингээд 2,600,000 хүн амтаа дээр 3 сая гаруй жуулчин жилдээ ирнэ. Ийм гоё цаг агаар магаартай байгальтай тий. Түүхтэй бас юм үзэж харах. Тэгээд бол жуулчд хүлээж авч гол орлогоо бол бүрдүүлдэг улс болсон. Яа энэ ихтэй үнэхээр гоё юм амьд хот байна. Ямар гоё юм бэ нэ. Албанагийн Тиранагаар ингээ явахаар надлав амар таалагдж байна. Үнэхээр гоё нэг тийм гоё ингээл те. Тийм бужигнаал гэхдээ тийм нөгөө муухай бужигнаа биш нэх гоё юм амьд гоё атмосфер мэдэгдэж ш үнэхээр. За ингээд ийм Албан ахтай одоо би ингээд энэ хөдөө орон нутаг руу явж үзэх гээд байна. Тэгээд хоньны ферм is a sheep farm. Yes. Тий.
хоньны ферм. Now we are going to my house Yeah. to change a car first. Yeah. Next we go to farm. Тэгээ одоо ингээд гэртэнд очиж машинаа солиод тэгээд бит хоёр хөдөө гарч одоо хоньны ферм, хоньыг хэрхэн арчилдаг тухай бас үзэхээр явж байна. За тэгээд солих машин маань бол энэ Land Rover юм байна. Тэгээд суусан газраас шороо атах нэг хичээр ахыг бол гэрээ ус нэгэд машинаа сольж байгаа бол танилцуулаад өгөөч гээд. Yeah. Chicken. Oh, bee. Yeah. Wow. And chicken. Can I see your bee? Of course. Can you show me? Yeah. Энэ зүгийтэй юм шүү дээ. I don't have experience. Is it danger to open? Yeah, it's dangerous to open. You want to open? Yeah, I don't know. I'm not sure. Are a bit dangerous. If Okay, okay. Now we need to wear something. No need. Thank you. But you can see here they are bringing now. Yes, some bees. Pollen and honey. Fine. Now because we have a flower. Ажилтай хүн байх шүү. Nice. Yeah, we have chicken. Yeah, can we go the chicken? Yeah. За энэ ч ингээд ийм зүгий байна. Ийм гоё мод тарьж байна. Энэ бол ажилтай айл байна өө. За тэгээд дахианууд нь энэ ч нэ бас юм дахианы юм байна. Yeah. Yes, should I take off your shoes? No worry. It's okay. Утлаа тайлчөө сайхан. За тэгээд агаар сэлэх бол бас их гоё юм байна. Ногоон. За ингээд хоёр дахь. Neighbor. Yeah. Хөшүүдэн. Оо. За ингээд This is home. Just Oh. sleeping room. sleeping room. Oh. Yeah. Can I enter? Yeah. Wow. За юм унтлахын өрөөтэй. It's a toilet, restroom it's also. toilet. Yeah. Yeah. Toilet. Okay. How many rooms do you have? I have Not how many rooms? I have 3 floors house. Yeah. Okay, this is I think meeting room. Yeah, meeting. Mm-hmm. It's for my kids. Oh, kids. Are they okay to film? They didn't. Are they okay to film? Yeah. Okay. Yeah, they are not here now. Ah. They just wake up now. Yeah. За ийм гоё гэртэй хүн байна. Тэгээд манай энэ ах маань бол өөрөө нөгөө инхийг сахиулагч цэрэг байсан юм билээ Иракт. Was you in soldier? You in soldier in Iraq? Yeah, of course. Инхийг сахиулагч байсан юм билээ сая замд ярьсан. Times. 2 удаа гэж шүү, 2 times. За нэг юм ахын гэрээр зочлоо яваад шүү. Ямар санаандгүй юу яачваа те. Нэг хөтөч болоод гаханы ферм хоньны ферм үзэх байсан чи. Айлаар ороод ичихлээ. Hello, hi. My boy. Hi. Nice to meet you. Yeah. Nice to meet you too, Suri. Oh. My daughter. Oh, hello, hi. This is living room. Oh. Yeah, you can get the seat. Okay, thank you. Yeah, welcome. You sit here maybe. За тэгээд гоё цайгаар дайлж байна. Тэгээд сая нөгөө гадаа байсан зүгийн болоор гоё дайлж байна. Thank you. For me. За ахгүй бол 44-тэй тэгээд инхийг сахиулагч юу энд байсан хүн гэхээр бол бас яа. Wow. Ахвал өстө хариг байна уу нэрээ. This is my gym. Wow, very nice. За ингээд машина гаргаж байна. Тэгээд 2 хүүхэд нь ардан суучлаа. Тэгэхээр энэ ч одоо би бараг гэр бүлийн аялалд явах чинь энэ гэхдээ тэг ямар гоё хүн таарч байгаа тий. Тэг хаа газар дандаа гоё хүмүүс таарч авах юм да. За ингээд суух юм шиг бай. Ингээд 2 хүүхэдтэй хамт. За ингээд сайхан хоньны ферм рүү хөдлөсөө. Замдаа явсаар байна. Энэ байгаль бол бас гоё байна оо, гоё ном ногоон. Тэг цаг уурн ч гэсэн айгүй гоё
таалагдж байна. Өдөө нутгаар нь явахаар энд хараа энэ бас бүнк байгаа байхгүй юу нөгөө агарын дотлогоноос хамгаалсан. За тийм юм нь бол бас ингээд бас байж идэм байна. За тэрүүгээр ингээд хоньнууд харагдаад эхэлж байна. Энэ бас юунаас хамгаалсан бункер байна шүү дээ. Бөмбөгтөөс хамгаалсан. За тэгээд энэ сайхан газар руу ороод ирлээ. За энэ хүн болохоор ахын юм байна л да. Тэгээд юун дээр навэд ирсэн байгаа. Тэгээд энэ бол ингээд хараа одоо юу яачих байгаа байхгүй нөгөө агарын дотлогоноос хамгаалахаар барьсан юм а. Одоо ингээд юусэн малын хашаа болгочихж байгаа юм биш үү? Өө болон ч малын бууц нэртэй сайхан биш үү? Өө. Энэ Монголтой адилхан үйлдвэрийн хонь ямаа байна. Ингээ ерөөсөө сайхан ферм болгоод ашиглаж байгаа юм байна. За энэ болохоор юу юм бэ? Одоо ишиг хургных нь хашаал юм шиг байх юм. Ихтэй нь хамт. Ихтэй айгүй олон юм хөрхөө төлнүүдээ авцсан байж байгаа юм байна. Энэ ноосон нь шүү дээ. За тэгээд юу юм бэ штэ? Энд чи бас ингээд яг хөө ингэж бэлчээрт ил хонолохгүй л дээ. Тэгтээ ингээд яг энэ замынхаа хажууд бас ингээд хоньнууд маань чөлөөтөө бэлчээд бас явж идэх юм байна. Тэгээд орой болгонгууд эдрийг туугаад тэгээд саяны тэр нөгөө бункер дотор оруулаад хашаад за тэгээд бол малаа малтдаг юм байна. Гоё биш үү ингээд гоё мал дээр алхаад явсан чи. Хурганы сүүлийн ардаа энэ арай жоохон сүүл нь нэг жоохон манай үйлдвэрээс арай өөр юм байна энэ хоньны. Одоо энэ төлгөний сүүлийн хардаа. Тий сүүл нь арай нэг жоох юм урт. За нэг иймэрхүү сайхан ямар гоё юм бэ гэхдээ ингээд гоё нэг зүлэг мүлгэн дээр ингээд нэг малтаа явах чи ямар сайхан юм бэ. Энэ хэв тэгээд ахын ер нь хамаатан садан гэх юм шиг байна өө. Тэгээд ингээд уулзаал хүмүүстэй замдаа зогсоол яваад байна. Өө энүүгээс сайхан өхөр бэлчээл. Тэгэл тэр хүүхдүүд энэ ч гоё волейбол тоглолоо. Гоё юм шүү энүүгээр бол. Хөдөө байдаг одоо энэ их гоё аж ахуйтай нэг энэ залуу юм байлээ л дээ. Түрүү бид нар танилцсан. Тэгээд оливын мод тариалдаг ийм хүн юм байна. My friend, how many oil tree you have? Olive oil? 3,000. 3,000. Wow. It's a great job. Yeah. 3,000 ийм оливын модтай байгаа байхгүй юу? Оёс, леш шишэтэй үйдит оёс. Бод мараа. Ажилсаг нөхдүүд байна өө. Миний яг энэ уулзаад явж байгаа хүмүүс нь бол ингээд байгаль нэг сайхан иш шиг ингээд харахаар тэгээ энүүгээр дүүрэн ийм сайхан оливын мод. Тэгээ саяны залуу бол ингээд хүн ажилуулад тариалдаг байх нь ба штэ. Энэ залуу ингээд ажилтнуудаа пив авчирч өгöd байгаа юм байна л да. Уух юм. Нилээд ахмадууд энд ингээд ажилтдаг юм байна. 3,000 мод. Oh, beer. Thank you so much. 5 seconds. За надад бас ийм Пероны гэдэг пив өгч байна. Cheers. 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 Right. Cheers. За ингэ сахах нартай пивлаад. These guys, it's my workers working for me. Workers. Are they Albanian? Yeah, this Yeah, is yeah, the Albania. first. Albanian. Yeah. Okay. Тэгээд амар нөхсөг юм аа. Яах ингээд хахад ингээд энийг дэвсэд энэ дээр суу чи бол жуулчин штэ гэд тэгээд хахад сойдаад ирнэ. Thank you so much. За түрүүний пив өгöd ирсэн буруу бол үнэхээр ажилтай юм байна өө. Энд чинь бас юм хонь өсөгдөг юм байна. Одоо ферм гэх юм уу? Hello. Үхэр тижээдэг юм байна. Монгол гэж нэрлэдэг шүү бүгдээрээ тий. За нэлээд ажилтай нөхөр байна өө. Чи одоо 3,000 оливын тос. Оливын мод, тосны мод тариална. За дээр нь үхэр тижээ. Гэрн. Hello. Нэг юунууд нь ч хөрхөө нөхөрсөн гэдэг ажилтнууд нь. За тэгээ чи мэдээж өвсгийг нь сайхан бэлтцсэн. За ийм мундаг сайхан ажилсаг залуу байна. За одоо тэгээ сайхан суугаад ийм өдрийн цай байгаа юм байна.
Тэгээ энэ ястай гоё атмосфер байна. Байгаль нь ингээ харахаар. За тэгээд энд нэг сайхан цайлаад энэ бяслаг гэж шүү. Энэ фармаас гарсан сир юм байна. За ингээд нэг сайхан цай авах нэ. Малаасаа ингээд бяслаг тарга хоёроо бол гаргаад авчдаг юм байна л да. Тэгээ ер нь бол энэ хям юм байна. Айгуу гоё амттай юм байна. Бас гоё таалагдж байна. Ой, тахус замыг батчихсан яа. Ой. Амар явдаг юм байна. Thank you, my friend, and good luck your great green business. I'm proud of you. Thank you so much. Thank you. Thank you, sir. You are welcome. I'm very happy to meet you. Thank you so much. happy Goodbye. too. Thanks a Goodbye. lot. Goodbye. Have a good time. Yeah, thank you. Have a good night. Thank you very Bye much. bye. За сайн байцгаана уу. Ингээд Босны Херцеговина улсад ирсэн байна. Тэгээ намайг ирснээс хойш одоо ингээд миний 3 дахь өдөр тасралтгүй ерөөсөө ингээд бороо орчлоо чи ямар балаа нэг орохоор ингээд ерөөсөө цайраад ороод идэх юм байна. Тэгээд ер нь өнөөдөр одоо ингээд бороо мороотой ч гэсэн гадуур гарахгүй бол ер нь горгүүнэ гэж бодоод тэгээд одоо бороог үл ажиллан гарч байна. Тэгээ ерөөсөө одоо миний энэ байх өдрүүдэд бол дандаа ингээд 90-ээс 95% одоо ийм байнгын бороошилттой байх юм билээ л дээ. Тэгээд ерөөсөө ингээд ийм тасралтгүй ингээд 95 100 195 гээд ингээд ийм бороотой учраас одоо хааштай дүүсээ ингээд бол гарч ирж байна. За тэгээд яг энэ Босны улсын хувьд бол нэг ийм том асуудал байдаг. За тэр асуудлыг би яг одоо очиж байгаа тайлбарлая. Тэгээ одоо би нийтийн тээвэртээ суугаад явхаар ойртож байна. Энэ тарааман суугаад явчих. За ингээд тараам маань хүрээд ирлээ. Одоо сахи шиг ингээд суугаа явчлаа. 9 буудлын явах юм байна. Бас хөдөн зайтай газар юм байна. За би ингээд бууцаа алхаж байна. Тэгээ бороо маань одоо жоохон цас стил рүүгээ нойтон цас болж хувирч ёо үрхээр өнөхтэй байна ингээд 2-3 хоног ингээд бороо нүдчихэр. За тэгээд Боснод ирсэн жуулчдын ирдэг ерөөсөө хамгийн одоо гол газар нь бол энэ юм байгаа. Тэгээд энэ улс маань биш үү ийм 3 ерөнхийлөгчтэй байхгүй. Та нарт айгүй сонин сонсогдож байна уу? 4 жилээр сонгогдсон 3 ерөнхийлөгч нь 8 сараар одоо ерөнхийлөгчийн ажлаа хийгээд явдаг. Тэгээ энэ газар ямар учиртай вэ гэхлээр энд одоо нэг ийм тэр цаана ийм исламын сүм байгаа. За одоо тэр харагдаж байна тийм ээ, исламын сүм. Ийшээ 3 минут алхаад католикийн сүм байгаа. Ийшээгээ алхаад ортодоксын сүм байгаа. Ерөөсөө ингээд дахиад цаашаага еврей сүм байгаа. Ингээд нийтдээ 4 шашны сүм ийм ерөөсөө нэг радиус дотор 3-4 минут алхаад очичдаг ийм зайтай. Тэгээд 3 ерөнхийлөгч дуулсахаар та бүхэнд одоо нэг ойлгож байгаа бах та. Энэ бол дотооддоо маш их нөгөө том хагаралтай улс. Одоо 1992-оос 96 онд бол бүр нэгнийгээ алж хятад нөгөө Боснигийн дайн гэж та бүхэн мэдэх бах те. Тэгээ яагаад ийм юм болоод байна гэх нөгөө Серб үндэстэн, Хорват үндэстэн, Босны үндэстэн тэгээд тэр 3 үндэстэн маань гуруулаа өөр шашинтай ислам ортодокс за тэгээд католикийн гээд за тэгээд энэ шашнаас болон гэхдээ шашин зүгээр нэг зүйл нь нөгөөх нь юм үндэстэн хоорондын дайн болоод за ингээд энэ чинь хоорондоо байлдаад тэгээ НАТО барааны орнууд бас их анхаарал хандуулад тэгээ бол дайн бол зогссон. Гэхдээ энэ улсын бол хоорондын хагарал бол салаагүй. Одоо ямар сайндаа ингээд арга нь олдохгүй харин 3 ерөнхийлөгчтэй болж шít ингээ улс дотор дахиад ийм улс сууд шиг юм байдаг. Тэгээ 3 ерөнхийлөгч яаж сонгогддог вэ гэхлээр бас 3 өөр газраас сонгогдсон. Тэгээд ээлжлээд 8 сараар төрөө бариад явдаг. За ийм бол нэг асуудалтай улс байгаа юм. Уг нь энэ улс маань одоо яг энэ Шенген дээр байгаа. Хорватчин Шенген улс хажууд. Гэхдээ бол ингээд одоо ч ингээд Шенген мингээд байдгүй холбоонд байдгүй энэ дотоодын энэ хагарлаа ерөөсөө ингээд үдээ болтол ингээд шийдэж чадаагүй. За ийм нэг учиртай улсан байгаа маа. Тэгээд ер нь бол нөгөө жуулчдын хувьд бол одоо энэ Балканы орнуудаас ерөнхийдөө хамгийн бага жуулчин хүлээж авдаг нь энэ Босны улсын билээ л дээ. Тэгээд надад бас зүгээр сая ингээд тараам дотор явж байхад ингээд бас ажиглагдж байгаа.
одоо 200 мянган жуулчин хүлээж авдаг. Тэрний дийлэнх нь Балканы улс гэж байгаа. Ингээ Аз хүү явгууд нэг гайхаж ингээ нэг тулж ингэж хараад тийм ээ. Жишээлбэл тийм юмнууд айгүйх мэдгэж байгаа байхгүй нэг тийм жуулчин ирдгүү ер нь газрын хүмүүс нэг тиймэрхүү байдаг. За нэг ийм учиртай улсан байгаамаа. За тэгээд ер нь бол бас хүмүүс нөгөө Босны улсыг дайны ийм даллахтай одоо улс энтер гэж бас нөгөө сошиал дэх мэдээлэл байдаг юм билэ. Ягаад тэгэхээр энэ одоо харагдаж байгаа бол энэ Латин гэдэг гүр. Энэ гүрнээс одоо дэлхийн 1-р дайн эхэлсэн гэж үздэг юм билээ л дээ. Ягаад тэгэхээр энд ингээд Австрийн угсаа залхамжлагч явж байхад нь 1914 онд тэгээд нэг энэ Босны Сербийн нэг залуу амь насны хөнөөс юм билээ л дээ. За үүнээс олж ингээд Австри одоо шууд энд бол Серб усыг буруутай гэж буруутгаад за тэнгууд энэ Серб чинь нөгөө нэг Оросын талдаа их дэмжлэг авдаг улс байсан. За ингээд ерөнхийдөө бол дэлхийн 1-р дайн бол зэвсэглэл дайн руу бол эхэлсэн одоо гэдэг. За тэгээд одоо тэр дайны улам өртөө гүүрэн дээгүүр дэлхийн 1-р дайны одоо орчлуур болсон гүүрэн дээгүүр би алхаж байна. За тэгээд энэ Босны улс маань бол ийм өөрсдийн мөнгөнд тэмдэгттэй юм билээ. Өмнө нь Германы Deutsche Mark-ыг хэрэгэлдэг байжгаад тэгээд одоо евро руу шилжингүүд нь өөрсдөө ийм мөнгөнд тэмдэгттэй бас болсон юм билээ. За тэгээд нийслэл хотын Сарна гэдэг нэг ийм юмнууд байгаа. Тэгээд юм улаан өнгөөр будцсан. Одоо энэ ингээд байгааз энэ юуг илэрхийлж байна вэ гэхэлэр энэ ч Босныгийн дайны үед одоо 92-оос 96 онд мин бөмбөг дэлбэрж исэн гэсэн ийм утгатай юм билээ л дээ. Тэгээ ер нь ингээд явхаар мэрсэр юм байдаг. Зарим нь алга болчихсон энэ төр байгаа юм билээ. Тэгээ ер нь бол ингээд улс орон болгон бол өөрийн гэсэн юм түүхийн онцлог байна те. За одоо энэ Босны улсын хувьд бол ингээд ерөөсөө л дотроо маш их байлцсан, хагарсан, бутарсан те. Тэгээ одоо хүртэл ингээд 3 ерөнхийлөгчтэй тэгээ ерөнхийдөө юм дайны улс мөрөг бол ерөнхийдөө юм аялал жуулчлалын хэсэгтэр их бол одоо түүх гэдэг юм уу ингээд болгосон байна л да. Энэ одоо энэ геноцидыг иргэн сануулгын үзэсгэлэн юм байна шүү дээ. 95 оны 7 сарын 11 ингээд тэгээ эдгээр чинь ингээд амар нөгөө ерөөсөө л нэгнээ зөв шууд ингээд үндэснүүдийг гэр гэрлүүн ороо шүшээл алаад явсан юм лээ. Тэгээд дэлхийн нийтэд бас тэр нөгөө тоогоо энэ төр ингээд нууж ирсэн юм билээ л дээ. Тэгээд та бүхэн үзчихсэн бол ингээд миний одоо Карибын улсуудаар явхад би нэг Доминик гэдэг улсад бас нэг музейгээр нь за нэг оръёгээд орж исэн. За тэгэхэд бол Доминик улсын музей жишээлбэл яг ингээд түүх нь яаж эхэлж ийн гэхээр нөгөө нэг Африкаас ингээд боолчлогдож ирээд ингээд энэ арал дээр гээд яг тэгж эхэлж байгаа байхгүй юу. Энд чинь болохоор ингээд хуучны үндэсний ингээд даймаач гэдэг юм уу те. Тэгээд зөвөр би нэг зүйлийг айгүй үнцэнтэйг нь ойлгосон. Одоо өмнө би зөндөөл ингээл хүүхд байхад одоо эзэн Чингис хаан мааны түүх мөх их Монгол улсын түүх гээл үздэг сонсч ирсэн гэх тийм оошоодгүй байсан. Тэгээ одоо ингээд яг яваад бусад улсуудын түүхийг үзэж хараад тахаар яа харахгүй л одоо гадны хүмүүс бол манай Монгол улсыг баялаг, агуу баялаг түүхтэй улс гэж бол хэлэх нь аргагүй юм билээ. Бид нар хоорондооч нэгнээ алж байлдчихсэн түүхэн байдгүй гэвэл байдаг. Нийлээ дэлхийн талыг эзэлж исэн түүхэн байна уу гэвэл бидэрт байдаг. Нэгнийгээ бас геноцид үлдэж алж хятаж хэлмэгдүүлж ирсэн үе байна уу гэвэл байдаг. Ингээд 2000 гаруй жилийн түүхтэй. За ийм сайхан улсад бол түүхтэй улсад бол бас амьдрдаг иргэн гэдгийг бол би аягүй сайн биеэрээ ингэж ойлгож мэдэрсэн. За тэгээд Европ твийн улс учраас хот бол ерөнхийдөө ингээд дийлэнхтэй яг л ийм Европ стилний. Харин миний нэг ажиглаж харсан юм нь болохоор энд нөгөө юм явган хүний заман дээр ингээд машина гаргаж тавьсан тохиолдол айгүй их таарад байна. Ингээд явхаар эсвэл одоо зөвшөөрдөгч байж магадгүй замын хөдөлгөөнд ямар ч ингээд одоо би чи хотын төвд яваад байна шүү дээ. Ингээд шууд явган хүний зам дээр гаргаад тавьчдсан билээ. За тэгээд Босны Херцеговина улсын маань хувьд бол 3 сая 200 мянган хүн амтай Монголтай адилхан. Тэгээ 3хан үндэстэн байгаа. Уг нь бол тэгээд гэтэл одоо та бүхэн Хятад улсыг мэдж байгаа 56 гаруй үндэстнээс бүрддэг. Тэгээд Орос улс бол 102 гаруй үндэстнээс бас бүрддэг гэж тоо байдаг тийм ээ. За тэгээд ингээд бодохоор ер нь бол ийм жишээ нь Монгол улсын хувьд одоо цөөхөн хүн амтай улсын хувьд бол бид их гоё тийм нэгдмэл
нэг байр суурьтай бол ийм нэгдмэл талцал хуваагдaltaгүй байх ёстой юм а. Ер нь ингээд сошиал телевиз маш олон зүйлээр ажиллахад ингээд бурят, амо, казак, эсвэл муу хятадтай ирлгийз гэх зэргээр одоо ингээд нэг юм үндэстнийг хаглан бутрахсан ийм балиар нэвтрүүлэг, суртал ухуулга, ийм улс төрийн шинжтэй юмнууд бол маш их одоо Монголд маань явдаг. Тэгээд энэ бид нар бол нэг сайн зүйл бол биш юм байгаа маань. Цөөн хамтаа улс бол бид нар нэгдмэл байх хэвээр. За тэгээд энэ хотын хувьд бол ингээд та хэд ингээд цаашаага ингээд харуул энэ уулаараа ингээд тойроод бас ийм гэр хороолттой юм билээ. Би бүр орж ирэхдээ бас анзаарсан. Тэгээ миний хувьд бол ийм гадуур одоо ийм бороо тасалтгүй намайг байх хугацаанд ингээд байгаад байгаа учраас бол ингээд тийшээг нь бол ер нь явах тун боломжгүй байна. Одоо тэр дээгүүр ингээд харуул дээр уулын тэрүүгээр бас нэг ийм айлууд айгүй их байгаад байгаа байхгүй. Тэгээ ямар ч хэлсэн би бол одоо ингээд Босни Херцеговина улсын хамгийн гоё сайн сайхан гэсэн одоо яг л жуулчдын үздэг газраар нь явлаа. Тэгээд ийм цаг уурын нөхцөл байдал те одоо энэ давгдшгүй хүчин зүйл одоо яалтчгүй ингээд ингэж байж байгаа л зүсрээл дахиад бороо орчиход байгаа. Камер нь орчих гээд. За тэгээд тийм учраас бол ингээд Босни Херцеговина улсны бичлэгээ энд хүрээд монголчуудаа бүгдээрээ нэгдмэл бай гэдэг уриалгаар өндөрлж байна. Ингээд дараагийн улстай уулзсаая. За сайн байцгаана уу. Ингээд эртний домогт агуу түүхтэй Грек улсын Акрополис дээрээс мэдчилж байна. Тэгээд тэнгэр нэг жоох муухай үе бороо ороод бас эртний домогт Зевс бурхан маань жоохон догшин байх шиг байна. За ингээд дээшээ Акрополис дээр гараад Грек улсын бичлэгийг үргэлжлүүлье. Тэгээд ингээд дээрэнд гараад ирлээ. Тэгээд яг энэ Акрополис дээрээс бол ингээд Афин хот маань ингээд бүрэн харагддаг. Гой хот байгааз нийтээрээ нэг юм гоё цагаан цайвар ийм өнгөтэй ийм байшинтай хот нь ерөөсө тэр чигтэй. За тэгээд энэ Акро гэдэг маань бол өндөр гэсэн үг, Полис гэдэг маань хот гэсэн үг. Тэгээ Акрополис гэдэг маань бол өндөр хот гэсэн утгатай юм байгаа. Тэгээд яг одоо миний гарч ирсэн энэ газар маань бол ингээд Грек улсын за тэр тусмаа Афин хотын бол хамгийн одоо түүхэн чухал ийм ач холбогдолтой. За ийм газар алхасаар гараад ирлээ. Тэгээд Грек улсын маань хувьд бол 10 сая гаруй хүн амтай. За тэгээд нэг хүнд ноогдох орлогоороо бол дотоодын нийт бүтээгдэхүүнээр Монголоос одоо даруй 3 дахин өндөр. Нөгөө амьдралын үртгэнд нь тооцсноо. За номиналаараа бол 5 дахин өндөр. За ийм сайхан тэгээд жуулчин их хүлээж авдаг ийм гоё газар хөрөлцөн ирлээ. За тэгээд ингээд сайхан туг талбай маань мандч байна. Тэгээд яг энэ дээр нэр ингээд хараа зогсохоор яг ийм Арабын хот учиг байгаа юм нийтээрээ цагаан. Тэгээ Араб гэснээс бол одоо нөгөө Османы эзэнт гүрний бас эзэнт гүрэн бол тогтолцоорч ирээд бол энэ Афиныг хяналтандаа байлгаж ирсэн. За мөн Персэд орж ирж бас хяналтандаа байлгаж ирсэн. За тэгээ Ромууд гээд ингээд бас хяналтандаа бол оруулж ирсэн. Тэгээд ер нь бол нийтээрээ нэг юм гоё цагаан өнгөтэй байх ч бас айгүй гоё харагддаг юм байна. За тэгээд би хилээд байдаг одоо амьдрал хизээч Instagram-ын зураг шиг байдгүй гэж. Одоо энд ингээд Акропол маань харагдж байна л да. За тэгээд ингээд бууж ирээд ингээд алхахад бол бас юу байгаа юм. Ингээд энэ хан дээр яг нэг талаас урлаг гэж хэлж болохоор боловч ер нь ингээд нэг жоох ийм урчин айгүй их байгаа хөөе. Одоо энэ минийг бол би ингээд урлаг гэж бол бодохгүй л байна. Ер нь ийм хамаагүй ингээд хан ман дээр зурцсан. Тэгэл энэ хажуу гудам руу нь бол орохоор нэг иймэрхүү нөхцөл байдал бол харагдаж байна. Яг бууж ирээд харахад бол байдал бол бас эрс өөр бол харагдаж байгаа. Тэгэд энэ юу юм бэлээ л те. Одоо энэ грекүүд маань бол нөгөө эсэргүүцэл энтрээ илэрхийлэхтэй ерөнхийдөө бол ингээд зураг графитаар эсэргүүцлээ илэрхийлдэг юм бэлээ. За тэгээд мэдээж гудамжны хүмүүс суугаад мөнгө гуйж идэг те. Тиймэрхүү зүйлүүд бас их таарч байна. Би тэгээ гайхаал байна. Ерөөсөө ингээд олдсон булан дохой бүх юмн дээр л ингээд ерөөсөө зурцсан бахын энэ хаасайгүй. Одоо ийшээ ингээд харах юм бол тэр одоо ингээд эргээл явход ингээд
талбай л байвал ерөөсөө ингээд дандаа юм графит ингээд эсвэл ингээд хамаа намаагүй шүшээд юм бичээсцэн. За тэгээ грекүүд мэн бол ийм 24 үсэгтэй ийм өөрийн гэсэн цагаан толгойтой грек алфавитай гэдэг. Одоо тэр дээр байна л да ийм 24 үсэгтэй. За тэгэл ерөөсөө ийм юм байна. Афинд очиход бол ингээд хараа ийм баган маган ерөөсөө ийм сул талбай малбай юу вэ? Хаасайгүй л ерөөсөө ингээд дандаа юм графит зурцсан байх юм байна ийм юм. Тэгээ зарим нэг нь бол энийг юу гэж ойлгох л бахал та. Урлаг мурлаг намайгаас урлаг мурлаг ойлгохгүй байна гэж хэлж магадгүй. Тэгээд миний хувьд бол энэ нэг тааламжгүй байна. Хотыг бол айгүй муухай болгож байна. Энэ бол надад урлаг шиг санагдахгүй байна. 2008-аас 2015 онд бол маш том эдийн засгийн хямрал грек болсон юм билээ л дээ. Тэгээд тэр үеэр бол ингэж нөгөө гудамж талбайн энэ тэндээ ингэж одоо юм бичиж эсэргүүцлээ илэрхийлэх нь бол маш их ихссэн гээд байгаа юм. Тэгээ яг нь ер нь бол ингээд сая ингээд яг энэ хажууханд байгаа Акрополийн дээрээс нэх гой цагаан харагдаал тэ дээрээс тэгээ яг буугаад ирэхэд бол за ямар ч ус Акрополийн энэ хав бол ингээд нэг ийм энэ тэндгүй бас ингээд хамаар амаагүй юм сараачсан иймэрхүү байгаа нь бол надад бол бас жоохон таагуул санагдаж байна. Тэгээд бүгд нийтээрээ бас ийм биш байлгүй дээ гэж би зүгээр бодож чинь тэгээд өөр газар нь яваад бас ажиглая. Ерөөсөө л ингээд одоо бол хаасаагүй л юм байна. За би одоо хотын хамгийн гоё хэсэг болох энэ худалдааны гудамж дээр нь ирсэн байна. Тэгээд ер нь л манайхан нэг энэ тэнд ингээд зурчаад идэх юм байна. Энд ч одоо төв хамгийн гоё гудамж нь. Тэгэхээр бас багнууд дээр нь дахиад ингээд ер нь аваа ичдэг иймэрхүү соёлтой юм байна. Тэгээд энэ гудамж бол айгүй гоё тийм уур амьсгалтай гудамж байна. Их гоё юм амьд тэгээд машингүй. За тэгээд хоолунд мөн их гоё дэлгүүр хоршоо гоё цэвэрхэн орчин гоё бас юм хэсгээр алтгаж үзэж байна. За тэгээд Эрмогийн гудамжинд байна юм 1000 жилийн настай Византийн үеийн сүм байдаг юм байна. За 1000 жилийн настай гэдэг бол нэлээд удаан байгаа сүм юм байна. За гэх мэтлэн тэгээд эндхийн энэ атмосфер бол тунд ажгүй юм байна. За тэгээд та бүхэн маань энэ сайхан том хөлөг онгоцнуудыг харж байгаа бах. Тэгээд энэ Афинот маань эгийн тэнгистэй. Тэгээд эгийн тэнгис маань бол дундад тэнгис рүүгээ нийлдэг. Цутгадаг. За ийм тэнгистээр байрладаг. Тэгээд бол ер нь хамгийн одоо гол бас энэ улсын мөнгө олдог зүйлс бол энэ аялал жуулчлалаас гадна энэ бомбтууд байгаа юм. За тэр бомбт дээр ирсэн байна. Тэгээд яах гэж ирсэн байна гэхлээр одоо энэ грек улс маань нэг 200-аад гаруй яг юм хүн амьдрдаг юм аралтай юм билээ. Тэгээд би тэрний нэг арал болох Хидра гэдэг арал руу явхаар ингээд ирсэн байна. Одоо ингээд нэг 40 минутын дараа миний хөлөг онгоц ингээд тэр Хидра арал руу хөдлөх юм байгаамаа. За миний явах онгоц маань энэ Alpha Linus Speed Cat гэдэг ийм онгоцоор явах нэ. Нэлээ олоолаа явах нь шүү. За ингээ ямар ч онгоцоо олоод хүрээд ирлээ. За тэгээд онгоц маань тунчиг сайхан айдуу зөөлхөн явдаг. За ийм онгоц байна. Ингээд Афин хот ард үлдлээ. Хидра арал дээр буугаад ирлээ. За ингээд харахад бол ийм энэ их жижигхэн газар нутагтай 49 км квадрат. Тэгээд огт бол нөгөө машингүй арал юм билээ л дээ. Машин бол огт байхгүй. Тэгээд бүх энэ ачааг бол ийм илжгээр зөөдөг гэсэн. Имлэг болон түргэн тусламж гал энтер бол машинтай. Гэхдээ тэр нь бол харагддаггүй гэж байгаа юм л да. Тэгэл ерөөсөө ийм илжгээр ачаагаа зөөдөг. За ийм бас онцлогтой. Тэгээ энэ жижиг арал дээр чи машин явуул удаа болгоо ичсэн л да. Тэгээ ийм гоё гоцтой орчин цагтаас ийм илжигтэй байж гэн гэдэг. За тэгээд илжиг маань бол everywhere байна. Тэгээд юу гэж байгаа? Одоо энэ чинь ингээд зөвхөн алхан илжгээр ачаа зөөлөхөөс гадна энэ хоорондоо ингээд явах тээврүүд нь бол
дандаа усан тээвэр юм бэлээ. За нэг юм бас онцлогтой юм те. Дотор нь орж ирээд ингээд явхаар их юм нарийнхан гудамтай. Тэгээд л ингээд ерөөсөө л явган алхах юм зориулттай тэр чигтээ ийм газар байгаа. Тэгээд 2000-аас 2500 гаруй бол оршин суугчтай ийм арал юм байгаа. Тэгээд яг үүн шиг бол арал ингээд үндсэндээ Грек улсад 200 гаруй байгаа. Ер нь бол 1800 гаруй жижиг арлууд байгаа юм билээ. Тэгээд 200 гарууд нь бол яг одоо үүн шиг нэг иймэрхүү байдлаар оршин суугч нар бол тогтмол байдаг. За ийм арал юм байгаамаа. За тэгээд дээрээсээ харахад нэг иймэрхүү юм. Тэгээд та бүхэн нөгөө Кипр гээд улсыг мэднэ шүү дээ, тийм ээ. Кипр улс бас нэг ийм арлын улс юм билээ л дээ. Тэгээд Грек бол одоо тэр Киприйг бол бас өөрсдийнхөө газар нутаг гэж үздэг юм билээ. Тэгээд Кипр бол дотроо бас ийм хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь бол Грек талдаа, нөгөө хэсэг нь бол үгүй гээд нэг иймэрхүү бас байр суурьтай байдаг тухай бол би бас уншижсэн. Тэгээд түүн шиг л яг нэг юм арлуудынх нь нэг нь байх нь байна. Арлын маань түүхийн архивын музей байдгийм байна. За энэ чинь нэг юм цагаан туг муга мандулцсан бас энэ хаваа хардаг нэг юм порт маягийн юм байгаа юм байна. За тэгээд энэ арал дээр бол ингээд маш баячууд нь байдаг байж л дээ 1821 онд шүү. Грекийн. Тэгээд Османы эзэнт гүрний нөлөөнд байхад нь одоо яг нөгөө эсэргүүцсэн тэмцэл өрнөхөд бол энэ арлынхан бол маш их одоо мөнгө төгрөг тийм ээ. Эд хөрөнгө усан зам аваараа ингээд төрдөө ус тусалж ирсэн юм байна. Босгогч нар, тэмцэгч нартэй. Тэгээд тийм учраас бол бас энэ арлыг бол ийм тусгаар тогтнолын бас нэг гол үлгий болсон арал гэж үздэг юм байна. За тэгээд энэ чинь мэдээж ингээд ирсэн хүмүүс маань гоё далаа руугаа орж сэлдэг. За ийм гоё орчин байна. Тойроод ерөөсөө тийм юм байна. Тэгээ гоё энэ чинь гоё ийм ресторантай тэгэл сайхан бие шараал наран твтгэн байна. Тэгээд нар мар бол их гоё тусч гин гоё л орчин байна л та. Тэгтээ би нэг ийм сонирн болчихжээ. Ингээд сүултээ яваалахаар ингээд гоё газар гэхээр хэр варгийн ч ерөөсөө тийм гоё санагдхаа болчих. Муухай амар газар гэхээр ч ерөөсөө нэг тийм амар муухай санагдхаач болчих. Яг үндэ зүгээр л гоё энэ Монголдоо гоё ингээд нэг хөдөө гоё байглаар яваал. Тэгэл гоё Улаанбаатартай гоё түгчрээл тийм ээ. Тэгэл тэнцэнэ ингээд байж явах нь надад бол яг үндэ сүулт бол ингээд хамгийн гоё газар бол тэгжил одоо санагддаг надад болчдөг юм байна. Ингээд яваад байхлаар. За тэгээд ерөнхийдөө ингээд Грек улсын бичлэгээ энэ хүрээд өндөрлөе. Тэгээд бүгдээрээ дараагийнхаа улсад хуулцгаая.